3 жил хүлээсэн хачин зүйлс. Эцсийн бүлэг ашгүй нэг ирлээ. Үүнийг үзэгчид сүүлийн 10 жилийн давтагдчихгүй шилдэг бүтээл гэж үнэлдэг. Энэ бүлэгт бидэнд ямар гинтийн бэлэг барих бол? Энэ нь зөвхөн олон тооны нууцлаг тайлагдчихгүй асуултуудын эцсийн хариулт төдийгүй. Бидний залуу насны дурсамжтай хийх ёслол төгөлдөр салалт байх болно. Хокинс хотхонд хэд хэдэн хачирхалтай үйл явдал тохиолдсны дараа цэргийнхэн хүч түрэн орж ирж хотхоныг бүрмөсөн хаалаа. Ялангуяа өрөө ертөнцийн үүдийг үлэмж их зэргээр хамгаалж ямар ч хүнийг ойртохыг хориглжээ. Гудамжинд гарсан 4 ан цавыг ч бас зузаан төмөр хавтангаар таглан лацаджээ. Гэвч цаг хугацаа өнгөрхийн хэрээр хотхоны оршин суугчид аажмаар дасаж эхлэв. Гадаад ертөнцөөс тусгаарлагдсан амьдралд зөвхөн Робин л хаяа нэг радио нэвтрүүлгээрээ хідэн үг хэлж гомдолдог. Энтхийг шиг зэрэг иргэдийн ийм их харьцаатай газар өөр хаанч байхгүй байх. Энэ удаад дахиад ямар цэрийг нь хүндчихсэн юм бүү мэд. Радио холбоонд гинэт ноцтой саатал гарлаа. Стив арга буюу Дастинаас тусламж хүсв. Гэтэл нөгөөх нь тунч найрсаг бус өнгө аясаар зааврыг нь хараад өөрөө сайн шалга гэж хариулжээ. Удалгүй тэр тамт галын клубын цамцаа өмсөд сургууль руу алхаад орчихлоо. Өмнөх гамшигын үлдээсэн гар цохрол дэндүү гашуун байлаа. Оршин суугчид бүх бухимдлаа. Тамт галын клуб руу чиглүүлж байна. Эддий бүгдийг аврахын тулд амиа зориулсан байхад эцэст нь түүнийг ёрийн муу тахилч гэж гүтгэв. Дастины сэтгэл гомдол хорслоор дүүрэн хэнийг ч харсан хідэн үг хэлж бухимдахаас өөр аргагүй. Харин өнөөдөр тэр өөрөөс нь ч илүү дээрэнгүй сагсан бөмбөгийн багийнхантай таарлаа. Азар найзууд нь цагтаа гарч ирж гар хүрэхэд бэлэн байсан багийн ахлагчийг хөөж явуулав. Гэвч Дастин талархсангүй. Харин ч найзууддаа гомдож эддгийн нэрийг хамтдаа цэвэрлээгүйд нь дургуутслээ. Гэсэн ч бусад нь Дастинаас хамаагүй илүү хянуур байж Хоппер цагдаагийн даргын зөвлөгөөг мартахгүй байхыг түүнд сануулав. Одоо бүгд нам жим байж нуугдах хэрэгтэй. Дараагийн ажиллагаанд үргэлж бэлэн байх ёстой. Тэдний өрсөлдөгч бол өрөө ертөнцийн их чөтгөр хаан Викн шүү дээ. Харин энэ үед Элвин аль хэдийн цэргийнхний эрен сурвалжлах гол бай болжээ. Тэрээр эцэгхийн хамт хотын зах руу нүүж мөрөө нуухын зэрэгцээ шаргуу бэлтгэл хийж байна. Нас яхах тусам Элвиний биеийн хүч болон юр бусын чадвар үлэмж ихээр нэмэгдэжээ. Хөөрхий цэргийнхний түүнийг барих гэсэн оролдлого бүхэн талаар болсоор байна. Радио станц дээрх Стив болон бусад нь маш олон заавар гарын авлага шүүж үзээд эцэст нь радио холбооны саатлыг олж тогтоов. Энэ нь алсын зайн дохио дамжуулагч төхөөрөмжөд асуудал гарснаас болжээ. Тэд хэсэг бүлгэрээ удалгүй холбооны цамхаг дээр ирлээ. Стив Майк хоёр үзэсгэлэнт бүсгүй өмнө өөрсдийгөө харуулахын тулд бүхий л хүчээрээ дээш мацлаа. Тэд яг л орооны бухаас дутхгүй ирч хүчээр нэг амсгаагаар цамхгийн оройд гарч чадав. Хин нэгний суулжчихсан байсан дохио дамжуулагчийг зассан ч доороос харахад үзэсгэлэнт бүсгүй аль хэдийн алга болсон байв. Тэгтэл хувийн тээвэрчин Мюррей хурж ирлээ. Энэ удаад тэр зөвхөн зэвсэг сум авчирсангүй. Мөн нэгэн чухал мэдээ дууллаа. Цэргийнхэн өнөө шөнө уруу ертөнцийг таних ажиллагааг эхлүүлнэ. Бүгдийнх нь нүд сэргээд ирэв. Энэ бол их чөтгөр Викнаг олж тогтоох алтан боломж мөн. Уруу ертөнцийн үүд хаан байдгийг цэргийнхэн үргэлж хяналттай байлгадаг байсан. Энгийн үед тэд ойртох аргагүй байлаа. Цэргийнхний тодорхой төлөвлөгөөг мэдсэний дараа Робин радио холбоогоор дамжуулан урьдчилан тохиролцсон нууц үгээ ашиглан бүх хүмүүс рүү мэдээ илгээв. Бараг нэгэн зэрэг Элвин болон түүний аав ээж 3 мөн Дастин Уилл нар ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж эхлэв. Цэргийнхэн шөнийн 10 цагт уруу ертөнц рүү нэвтэрнэ. Тэд 9 цагаас өмнө цэргийн бүсэд очиж бүх бэлтгэлээ хангах ёстой. Уилл болон бусад нь ажиглалт хийхээр болов. Цэргийнхний хөдөлгөөнийг хянаж Хопперт дохио өгөх үүрэг авлаа. Ингэснээр тэрээр утаа ашиглан цуванд нууцаар нийтэх боломжтой болно. Харин Робин болон бусад нь уруу ертөнцид байгаа Хоппертэй холбоо барихыг хариуцав. Энэ даалгавар амархан мэт харагдах боловч цаана асар их эрсдэл нууж байлаа. Хоёр ертөнцийн дохиог синхрончлох гэдэг нь жирийн нэгний хийчихдэг ажил биш юм. Азар энэ хэд уруу ертөнц рүү олон удаа орж гарсан тул анхаарах зүйлсийг аль хэдийн 5 хуруу шигээ мэддэг болжээ. Бүх нарийн ширийн зүйлсээ ярилцаж дууссаны дараа Уиллийн царай гинэт цонхиж цайв. Тэнгэр өөд харахад толгой нэргэж дэлхий хөмрөх шиг болов. Өнөөх танил айдас дахин төрж хэдэн жилийн өмнөх явдлыг гинэт санагдуулав. Тэр үед Уилл дөнгөжил жаахан хүүхэд байлаа. Хуучин модон байшинд сэрэх үед нь гинэт байшингийн гадаа нэгэн мөрөж тахилсан сүүдэр явж харагдав. Уилл огт эргэлзэлгүйгээр гохыг дарав. Гэвч энгийн сум тэр мангасыг огт гэмтэж чадсангүй. Харин ч түүнийг улам ихээр хилэгнүүлж орхив. Тэрээр харанхуй ой руу толгой мэдэн зүгтхаас өөр аргагүй болов. Урд нь нэгэн хатсан мөчөртэй мод харагдахад хүү огт тэнэгэлзэлгүйгээр дээш авирав. Гэвч доошоо бүхийж хартал мангас аль хэдийн модны доор ирчихсэн байв. Уилл айсандаа болоод хөл алдан газарт унав. Эцэст нь мангасын савраас мултарч чадсангүй. Ухаан балартан Викнагийн өөр рүү чирэгдэн оров. Чихтэй нойтон газар тэмтрүүлүүд хөдөлж Уиллийг байрнаас нь хөдлөхгүйгээр чанга хүлжээ. Викнагийн шивний түүний сүнсний гүнд нэвтэрч байв. Би болон чи. Бид эцэст нь гар гараа барилсан сайхан ирээдүй бүтээж чадхаар боллоо. Уилл гинэт дурсамжаасаа сэрэв. Найзууд нь түүнээс санаа зовн асуухад тэрээр дотор хайцаа хэлж зүрхэлсэнгүй.
Зүгээр л хитрхи их сандарсандаа ингэлээ гэж худал хэлв. Гэвч Уйсийн мэдээгүй нэг зүйл бол дүү хойлсон ч бас энэ үед толгой нь эргэж төөрөлдөж эхэлсэн байлаа. Гаднаасаа зүгээр л тоглож байгаа мэт харагдавч хүүхдүүдийг хичээлээ тараад гэрлүүгээ харихад багш нь хойлыг нэг буланд хоосон агаартай ярьж байхыг олж харжээ. Тиймээс даруй асран хамгаалагчийг нь дуудав. Хойлыг коридорт ганцаархнаа суун. Ах Майкига ирэх хүртэл тэр тийм л байв. Тэрээр тисэж ядан тайлбарлаж эхлэв. Хоосон агаартай яриаггүй гэдгээ. Харин нэгэн тусархаг хүн түүнд анхааруулж байгааг хэлв. Тун удахгүй хотхонд аимшигт мангасууд гарч ирнэ гэдгийг. Мөн нөгөө тал түүнийг хамгаалахаа амласан аж. Гэвч Майк дүүгээ хий юм харж төсөөлөлтөө төөрч байна гэж бодно. Аюултай мөчөд бүтэхгүй аврал хүлээж байснаас өөрийнхөө дотоод сэтгэлийг хүчирхэгжүүлэх арга хайсан дээр харин цэргийнхний хяналтын бүс дэх баазад эмэгтэй доктор уруу ертөнцийн хачин амьтдыг судалж байлаа. Харамсалтай нь ийм их хугацаа өнгөрөхөд түүний судалгаа өчүүхэн ч яхаж гарсангүй. Бүх зүйлийн түлхүүр нь элвэнд байгаа гэж доктор үзв. Түүнийг заавал хурдан барьж ирэх хэрэгтэй. Харин өнөө оройн уруу ертөнцийг судлах ажиллагаа үнэн дээр бол өөр аргагүйцэндээ хийж буй төр зуурын төлөвлөгөө юм. Энэ талд хэсгийн дарга Хоппер бүх зүйлээ бэлдээд замд гарахад бэлэн болжээ. Элвин түүнийг салахгүй дагаж уруу ертөнцийг хамтдаа судлана гэдгээ илэрхийлв. Хоппер ч эргэлзэх зүйлгүй шуудхан татгалцлаа. Хэрв Элвин Викнад баригдах юм бол бүх зүйл дууслаа гэсэн үг. Тэгээд цэргийнх нь Элвинийг хаасайгүй эрен сурвалжилж байгаа. Хоппер дахин сануулж энэ удаа уруу ертөнц рүү нэвтэрч байгаа нь зөвхөн мэдээлэл цуглуулах зорилготой. Викна руу очиж лай болох бодлого байгаагаа хэлв. Элвин өөртөө хамт аюул руу орох ямар ч шаардлагагүй. Дүр зураг хотын сургууль руу шилжив. Сагсан бөмбөгийн багийн ахлагч шүүгэнд байсан. Тижээвэр могоод ухаан алдтлаа гайв. Хаалхан дээрх тамт галын клубын зурвасыг хараад энэ хэний хийсэн ажил болохыг тэр дороо ойлголоо. Дастин эддгийн булшны өмнө ирэхэд хэн нэгэн булшны чулуун дээр дахиад л ирээчж сараатсан байв. Тэрээр цэвэрлэгч бодисоо гаргаж ирээд арчих гэтэл дээр нь наалцсан зүйл будаг биш. Харин өтгөн цус байх нь тэр хажуу талын навчсын доор тижээвэр могоонсыг нуугдсан байлаа. Энэ бол сагсан бөмбөгийн багийнхны тодорхой хариу зохилт байв. Дастиныг ухаан орж амжаагүй байтал сагсан бөмбөгийн багийн хідэн гишүүн түүнийг хэдийн бүсэлчихсэн байлаа. Олон удаагийн аюултай тулаан түүнд баггүй зориг нэмсэн ч биеийн хүчин тэдэнд хүрсэнгүй. Дастин тэдэнд асуултлаа зодуулж үүний улмаас өнөө оройн ажиллагаанаас хоцров. Найзууд нь Дастиныг ирээгүйд гайхаж байтал алсаас Элвиний гэр бүл ирж явах харагдана. Майк баярлан урагшгүй очлоо. Энэ залуу хасууд хамгийн сүүлд салснаасаа хойш хэдэн сарын турш уулзаагүй билээ. Хоёулаа байшингийн дээвэр дээр суугаад бие биенээ хэрхэн сансан тухайгаа ярилцсан. Майк ирээдүйнхээ тухай мөрөөдхөө твцсэнгүй. Хэрв Викнад нэг мөсөн устгаж чадвал тэр Элвинтэй хамт хинч танихгүй тийм газар руу явмаар байна. Тэнд ямар ч аюул, ямар ч тэмцэл байхгүй. Хоёулаа аз жаргалтай амар амгалан амьдарч чадна. Мэдлгүй байтал шөнийн харанхуй нөмөрч чөтгөр агнагч багийн ажиллагаа албан ёсоор эхлэв. Лукас шалтгаангүйгээр ирээгүй тул Уйл түүнийг орлож ажиллахаас өөр аргагүй болов. Тэрээр дурангаар цэргийн цувааны хөдөлгөөнийг ажиглаж харин Хоппер урьдчилан бэлдсэн нууц замаар нэвтрлээ. Баазын үүдэнд байх хаягдсан байшинд сэмхэн нэвтрэн орлоо. Энэ үед бүгд товсон байрлалдаа хүрэлцэн ирээд байв. Оройн 22 тэг цаг төхөж байлаа. Цэргийн цуваа уруу ертөнцийн үүдэнд аажмаар хурч ирэв. Ажиглалтын баг бүгдэд бэлэн байхыг санууллаа. Хоёр цэрэг гал шидэгч барин зогсно. Орцны хэсгийг хаасан торлог саадыг шатааж эхлэв. Шажигнах дуу гарахтай зэрэгцэн. Их хэмжээний утаа агаарт тархлаа. Үзэгдэх орчин нүдэн дээр илт муудаж байв. Хоппер хурдан алхсаар утаа руу дайран орлоо. Харуулуудын анхаарал сарнисан симхийг ашиглан тэрээр хамгийн ойр байсан цэргийн машин руу өсрөн орлоо. Удалгүй. Зузаан саадыг шатааж том нүх гаргаж ав. Хоппер нүсэр цувааг дагна. Уруу ертөнц рүү амжилттай нэвтэрч чадлаа. Бүгд нэг амьсгаа авч дотор нь онгов. Төлөвлөгөөний хамгийн хэцүү хэсгийг давлаа. Одоо харин тэдний ур чадвар л бүхнийг шийднэ. Стив фурган машинаа жолоодож уруу ертөнц дэх цуваатай ижил хурдаар явж байв. Энэ бол Хоппертэй холбоо тогтоох гол түлхүүр юм. Гэтэл дараагийн мөчөд юу болохыг хэн мэдлээ. Радио холбоогоор хүчтэй мөргөлдөх чимээ сонсогдов. Бүгдийнх нь зүрх палхийн түгшиж эхэллээ. Хопперт ямар нэг зүйл тохиолдоо юу? Уйсийн хүзүүний ус арцааж хамаг биеийн зарсхийв. Хүйтэн агаар нүүрлүүн үлээх шиг болов. Түүний харцанд дүр дүрсүүд ээлжлэн үзэгдэж эхэллээ. Цэргүүд халтлагад уртаж байгаа нь бүдэг бадаг харагдана. Уйс үнэндээ уруу ертөнцийн чөтгөрийн хаантай холбогдсон байжээ. Хопперийн сууж явсан машин ухрахыг оролдсон боловч гинэт хідэн мангас машины бүхээг рүү өсрөн гарч ирэв. Тэд зузаан хамгаалалтыг нэвтлэн жолоочийг хөнөөлөв. Цэргийн машин хяналтаа алдаж том модыг очиж мөргөв. Дохио хүлээн авч байсан фурган машин ч мөн хит ачаалаас болж ивдэрчээ. Хоппер шүд 100 машинаасаа мүлхэж гарлаа. Азар тэр ноцтой гэмтээгүй байв. Гэвч бодит ертөнцтэй холбогдох холбоо бүрмэсэн тасарчээ. Өөр сонголт байсангүй. Хоппер өвдөлтөө төвчин даалгавраа ганцаараа биелүүлэхээр ой руу оров. Энэ үед уйлч мөн ачаалсаа дийлэлгүй газарт унлаа. Гэвч нүдэнд нь тасархай дүр зургнууд харагцаар л байв. Нөгөө мангас ойн дундуур хурдлан давхиж эцэст нь уруу ертөнц дэх Робины гэр рүү дайрлаа. Эцэгтэй мөчөд уйл алгадуулан сэрэв. Гэвч тэрээр Робин руу айдас дүүрэн харцаар харж байлаа.
Харин бодит ертөнцид Робины гэрт дүү хоолн тасралтгүй анивчих гэрэл рүү ширтэн зогсно. Гинэд таазанд хачирхалтай ганц цав гарлаа. Нөгөө мангас уруу ертөнцөөс нэвтэрч ороод ирлээ. Ингээд хачин зүйлс. Цуурлын 5 дугаар бүлгийн 1-р анги дуусч байна. Энэ ангид нилээдгүй цаг хугацаа зарцуулж өмнөх бүлгийн үйл явдлыг үргэлжлүүллээ. Тиймээс үйл явдал баг зэрэг ороогдсон мэт санагдаж магадгүй. Түүнчлэн хэдэн жил өнгөрсөн тул эдгээр жаахан жүжигчдийн маань гадаад төрх баггүй өөрчлөгдсөн байна. Эхлээд харахад жаахан сонин санагдаж болох юм. Гэвч дараагийн ангиудын үнэлгээ эрчимтэй өсөж байна. Үйл явдал үнэхээр гайхалтай, тесрэлттэй байх болно. Дуртай үзэгчид минь биднийг үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.